аймгийн Завхан сумын одоо төгс 100 жилийн ойд зориулсан одоо улсын авраг малчин аймгийн сайн малчдын одоо яриа авах контент бэлтгэхийн ажлаар бол одоо Өвчүү сайтын хамт олон энэ Увс аймгийн Завхан сум Айраг нуруугийн нутагт бол одоо ажиллаж байна. За энд өнөөдөр бол одоо Айраг нуруугийн нутаг Шандны өрт өвлжиж байгаа сумын сайн малчин сумын иргэдийн хурлын төлөөлөгч Баастын Баттэлгэр ахындаа бас одоо ирээд байна. Тэгээд бид бүхэн бас одоо сумын 100 жил 1925 онд одоо Хандашруулын аймаг Цэцэн сардул хойшин нэртэй тэгэхээр өсөн байгуулагдсан 25 онд өсөн байгуулагдсан ийм сум энэ жил одоо төгс 100 жилийн 7 сарын 20-21-ний өдрүүдэд бас зохион байгуулагдана. Тэгээд өнгөрсөн 2 өдөр бол одоо Улаанбаатар хот нутгийн зөвлөлийн дарга Аюулч жавын Бямбас сүрэн гүйцэтгэх захирал Цогтбаатарын Хөхөө сүрэн гэсэн хоёр залуу Увс аймгийн аялал жуулчлалын холбооны дарга Цогийн анх 2 гэсэн 3 хүн бол одоо сум орон нутгийн одоо 100 жилийн одоо ажлын төсөв төлөвлөгөөтэй танилцж бас 2-3 асуудлыг одоо нэгдсэн шийдэлд хүрэхээр сумд ажилласан байгаа. Тэгээд тэр ажлаа бид бүхэн бас одоо нэгдсэн нэг шийдэлд хүрснийхээ ардаар бол одоо сумынхаа энэ аврах тэгүн сайн малчтаар явж хөндөд бэлтгэх ажлаа эхлүүлээд байна. Тэгээд миний энд байгаа хүн бол одоо Баастын Баттэлгэр гэдэг хүн. За цааталт нь бол Увс аймгийн Завхан сумын Айраг нуруугийн малчин Цэрэн Балтын Жавхлан гэдэг хүн. За тэрний цааталт байгаа хүн бол одоо Увс аймгийн Завхан сумын Айраг нуруугийн малчин Баастын Баттөр. За одоо энэ Баттэлгэр ахын гэргийн ган тухтахын мөнхтвэ гэсэн хүмүүс байна. За манай энд байгаа хүн бол одоо Айраг нуруугийн засаг дарга Цэрэн Жимдийн Батүлзий гэсэн хүмүүс бол одоо өнөөдрийн энэ хөндөд нэвтрүүлэгт бас оролцож байна. Тэгээд энэ хүмүүс бол одоо удан домцын малчин хүмүүс. За үүний удаа ээжүүд бол одоо энэ нутагт бол одоо Монгол улсын сайн малчин хүмүүс байгаа. Тэгээд энэ талаараа тэгээд та бүхэн одоо өвлжин сайхан болж байна уу? Тэгээд энэ аав ээж төрсөн нутгийнхаа талаар одоо та бас сайхан ярьж байгаа. За сайхан өвлж гинөө. За би Увс аймгийн Завхан сумын Айраг нуруугийн малчин Баастын Баттэлгэр гэдэг хүн байна. За би аав ээжээс 10 хоёулаа төрсөн. За манай аавыг бол Шаргуугийн Бааст гэж Монгол улсын авраг малчин тэмээчин хүн байсан. Тэгээд манай ээжийг бол Зэна гэж Жамживын Зэна гэж хүн байсан. Тэгээд би ээж аваасаа 10 хоёулаа төрсөн. Одоо айлгэр орон болоод 30 гаруй жил маллаж байна. Мал одоо 1990 оноос хөвчлөлтарснаас хойш одоо малыг бас 5 төрөл дээр нөсгөж өндөрлөхөөгөө авч явж байна. За би найлийн 4 дахь хүүхэд нэгэн байгаа. Тэгээд одоо маллах малыг бол одоо бас альвуулах сүргийн бүтц тал дээр нь гарч явдаг тэмээг сүрхий бас дэлгэрэнгүй өсгөж яваа. Төлхөө өсгөж яваа хүний нэг байгаамаа. Тэгээд одоо бас энэ сумынхаа бас 100 дэмэтний даванд орж явдаг тэмээг бас энэ нутгийн онцлог энэ нутагт нь тохируулж бас сүрхий төлхөө өсгөж яваа. Тийм хүн байна. За танаа ерөн хідөөнд одоо улсын сайн малчин байсан. Манай аав 1987 онд улсын авраг малчин болж ирсэн юм аа. За тэр үед одоо нэгдлигмийн 100 гаруй ингнээс 100 гаруй ботго байж улсын аврагын болзол хангаж одоо тэр үед улсын авраг гэдэг малчин нэр хүндтэй цолыг хүртэж байсан юм аа. За Завхан суманд бол одоо бас ах トゥ авраг малчид 2-3 төрөн гарсан байдаг. Тэрний нэг бол одоо бас танаа бас ахтайгийн цуг авраг малчин тий ахын талаар бас. Тийм манай аав ах нь Шаргуугийн Надимд гэж хүн байсан. Бас улсын авраг малчин Алтан бутганы эзэн тийм хүн байсан. Тэгээд манай болохдоор 1987 онд улсын авраг авч ирсэн. 83 онд авч ирсэн байна. Манай аав ах болохдоор 1983 онд улсын авраг малчин болж ирсэн. Ийм ах トゥ 2 тэмээчин авраг болж ирсэн ийм бас төвхтэй. За тэгээд энэ нутагт бас одоо Шандны өрт мал сүргээ дулган малж байгаа дараачийн малчин бол одоо Айраг нуруугийн малчин Цэрэн Балтын Жавхлан гэдэг хүн байна. Тэгээд Жавхаах бас одоо энэ өвөг дээдсийнхаа талаар тэгээд өөрийнхөө талаар бас одоо бид бүхэнд бас одоо сайхан ярьж байгаа ш та. За та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За намайг Цэрэн Балтын Жавхлан гэдэг. Бид аав ээжээс 8 хүүхэдтэй аав ээж хоёр маань түрний 5 дахь хүү нь болж мэндэлсэн. Одоо түүнээс хойш 89 оноос хойш одоо өдийг болтол
мал маллаж тэгээд байна. Тэгээд ихнэр чулуун сүрэн тэгээд 3 хүүхэдтэй ингээд ам бүл тавуулаа амьдэрч байна. Тэгээд эцэг өвгдөөс нааш орон нутгата малаа малж өдийг болтол тэгээд амьдран сууж байна. Тэгээд буурлуудыгаа дурдахад миний хадам аав 1983 онд Алтан Батог авч 83 онд авсан юм уу? 85 онд улсын сайн малчин болж одоо энэ хоёр ахтай аваргын хүргэн нөлч одоо буурлуудынхаа нутагт өдийг болтол амьдарч байна. Тэгээд бас тэмээг сүрхий дүлхүү өсгөх сонирхолтой одоо 30 гаруй жил малж байна. Малд дээр нэг 200-аад гэрийн тэмээтэй одоо тэгээд тэрүүнийгээ өсгөн маллаа тэгэл өдий зэрэгтэл хүрч байна да. Таны малынхаа онцлогоос тавс би малчтай байна. Таны ямар онцлогтой малуу одоо ашиг шин тэгээд тэр талаар нь. За тэмээ ирэн төрөл бүрийн л ашигтай да. Одоо тэгэл ноос нь вайн тэгэл одооч тэгээд ачлаг унлаг гэж их л хэрэгэлдэг байсан бид бүгдөө өгöd одоо зүгээр жоохон техникчсэн л болтой юм. Гэхдээ яг унлаг эдлгээнд оруулах, сургах тэгэл энэ үйд сайх гээл одоо ноосоор нь одоо тэгэл төрөл бүрийн юм нэгч байна. Одоо цамц өмд хүртэл аймас хүртэл нэхэл хүмүүстгэл байлаа. Одоо тэгээд бас жоохон үйлдвэрчих маягтай болж байгаа юм байлгүй дээ. Одоо түүнээс ашиг шим сайтай сүү сайлн багч гисэн хүний үед ашиг тустай тийм л малдаа тэмээ гэж мал. За өвөлжин аав ээжийн маань өвөлж ижсэн өвөлжин дээр ерөнхийдөө би 30 гаруй жил өвөлжж байна. Одоо тэгээд буурал маань энэ нутагт хоёр талын буурал маань аль аль нь л тэмээ голцоо маллаж нэгдлийн тэмээтэй л насыг юусэндээ энэ нутагтаа байсандээ одоо тэгээд дээд хамуут гэж газар одоогийн байдлаар өвөлжиж байна. Зүүн хөдөө тасайхан гэдэг газар өвөлжиж байна. Үстэн хаварж байгаа хавар. За хаварт бол тэгэл мөн энэ уршаа эргээл энэ гуу цагаан дээрс ингэж хаварж идэг. Зун талдаа за энэ хойд нуурлууга гарч цусч байна. Энэ тайжи арал ийшээ гарч цусч байна. За намартаа тэгэл энэ сайхан хөөрэ түнгнээс нааш тэгэл энэ үнэгтээс нааш ингэж л намарж ижин да. За манай хулхтар энэ хойд хамут гэдэг одоо манай аав ээжийн бид нарт өвлөөлж өгсөн өвлж юм байгаа юм. Одоо манай байгаа энэ хойд хамут гэдэг өвлж энэ дээр бас манай аав ээж олон жил өвлжиж ийсэн газар. Би бас энд аав ээжээс өвлжин дээр өвлжээд одоо өдийг хүрч байна. За цуслан гихтэр одоо бас л мөн урсгал ус юугаа завханголоо бариад энэ тайжиар л жороо ингэж цусдаг. Намаржингийн тухайд болохоор энэ үнэгтийг арлаад энэ юугаар оторны хөдлөө гэж малдаа дарга тавирг ахгуулдаг да. За тав хүнтэй өнөдөр мэд гэрээ. Би одоо энэ васте баттер гэдэг залуу байна. Айлын 10 жил айлын 3 амбул тавуулаа амьдэрдэг. Yon 3 хүүхэд гэр гүнтэйгээ тавуулаа. Гэр гүн усагийн закун сумын нэг
нэг мөр гэдэг хүн насраа эмнэлгийн машин барьсан. Тэгвэний том хөргөн байна. Зөвхөн юу гэж болохгүй байна. Тэгдээд. За тэгээ том охин говьта ангаа төгсөд улсын зохион сумд коммунист ажиллаж байна. Хоёр охин овдын багш зүтгэх багш сургууль төгсөд бас суманд ажиллаж байна. Нэг залуу хөдөө малчин байна. За намайг Муктия гэдэг би энэ Баттэлгэрийн гэрийн хүн байна. Тэгээ энэ улсын аварга малчин Бастын бэр болж ирээд 30-аад жил амьдарч байна. 3 хүүхэдтэй. Том хүү давааж Улаанбаатарт нэгтлэн модогч, дараагийн охин нь Улаанбаатарт бага ангийн багш. Дараагийн охин битүү ердөр одоо гэртээ байна. Мал малж байна. Түүхт 100 жил болж болох гэж байгаа. Тэгээд Улсын аймгийн Завхан сумын уугуул суугуул иргэдээ сар шиндээ сайхан шиндээд 7 сард болох Улсын аймгийн Завхан сумын 100 жилдээ өргөнөөр ирж оролцохыг л одоо уриалж байна да. Тэгээд та бүгдээ сайхан надаараа гэж хүсье да.